Би одоо толгоогоо сайн тогтоож чадахгүй байгаа. Нурууны булчин нь бага зэрэг чангаралтай хүүхдийг яаж зөв өргөхийг үзүүлье. Заавал толгой доор нь мөн үзэг доор нь авч мөрнөөс нь болон үзэгнөөс нь дэмжиж хүүхдийг босоогоор нь мөрөн дээрээ тавина. Ийм байдлаар хэрв засах хэрэгтэй бол хүүхэд цээжээрээ таны мөрөн дээр хэвтэхээр байрлуулна. Хэрэв хүүхдийг шилжүүлэх хэрэгтэй бол жишээ нь урагш бага зэрэг тонгойлгон хөлүүдийг нь гидсэн дор оруулж болно. Хүүхэд бах гэд байвал түүнийг цээжин дээр нь бус харин ийм байрлалд байрлуулна. Хүүхдийг өөр байрлалд хэрхэн шилжүүлэх вэ? Мөн адил арга. Та 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 та. Та 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 та. Та 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 та. Барин байрлал. Модон дээрх бар. Энэ байрлалд хүүхдийн хийсэн ангарч гидс бацлалтай үед тайвшруулахад амар байдаг. Буддгийн байрлал буюу лотосын байрлал. Бид хөлөө нугалж гарын хуруунуудыг нийлүүлнэ. Энэ байрлалд хүүхдүүд сайн тайвширч хийн ч илүү сайн гардаг.